Хүний амьдралд өвдөх, өдлөх, хөдөлмөрийн чадвараа алдах, осол гэмтэлд өртөх, ажил орлогогүй болох гэд олон төрлийн нийгмийн эрсдэл тохиож болцшгүй байдаг. Харин энэхүү эрсдлийг хуваалцаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь нийгмийн даатгалын тогтолцооны гол зорилго бөгөөд үүний тулд та даатгуулсан байх шаардлагатай. Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан албан журмаар даатгуулснаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл малчин, оюутан, хуваараа хөдөлмөр эрхлэгч, бичил уурхай эрхлэгч, газар тариалан эрхлэгч, чөлөөт уран бүтээлч, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадд байгаа иргэд болоод 3 хүртэлх насны хүүхдээ асарж байгаа эхчүүд сайн дураар нийгмийн даатгалд хамрагдана. Сайн дураар даатгуулахдаа даатгуулагч болон даатгагчийн эрх үүргийг зохицуулсан гэрээ байгуулан баталгаажуулдаг. Гэрээг цахимаар болон өөрийн биеэр хэлцээр очиж байгуулах боломжтой. Сайн дурын даатгалын цахим системийн талаар хичээлийн дараагийн хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлах учраас биеэр очиж гэрээ байгуулахдаа юуг анхаарах талаар мэдээлэл хүргье. Даатгуулагч харьяа нийгмийн даатгалын хилцээхээ сайн дурын даатгалын байцаагчид хандна. Бүрдүүлэх бичиг баримтын хувьд иргэний үнэмлэх 2% цээж зураг, нийгмийн даатгалын дэвтэртэй бол дэвтрээ авч очно. Гэрээг 1-ээс 12 сарын хугацаанд байгуулна. Сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилдах орлогоо даатгуулагч өөрөө тодорхойлно. Өөрөөр хэлэх юм бол хэдэн төгрөгөөс тооцож шимтгэл төлөхөө даатгуулагч шийдэх боломжтой юм а. Түүнчлэн өөрийн орлогын боломжтойгоо нийцүүлэн шимтгэлийн төлбөрөө сараар, улирлаар, жилээр төлөх боломжтой. Гол нь гэрээний хугацаанд өөрчлөлт оруулах боломжгүй байдаг учраас даатгуулагчид та бүхэн гэрээ байгуулахаас өмнө нөхцлөө сайн тохирох хэрэгтэй. Ийхүү гэрээ байгуулж баталгаажуулсан нөхцөлд даатгуулагч гэрээнд заасан хугацаанд шимтгэлээ төлөх үүрэг хүлээж, харин даатгагч буюу нийгмийн даатгалын байгууллага нь хуульд заасан болцол нөхцөлийн дагуу үйлчлэгээ үзүүлэх үүрэг хүлээнэ. Гэрээ дуусгууруулах хэд хэдэн нөхцөл бий. Даатгуулагч ажилд орох буюу албан журмын даатгалд хамрагдвал, тэтгэвэр тогтоолгол гэрээг дуусгууруулна. Сайн дурын даатгуулагч шимтгэл тооцох сарын орлогоо өөрөө тодорхойлох хэрэгтэй талаар дээр дурдсан. Ингэхдээ тухайд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, түүнийг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс ихэхгүй байхаар тооцно. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талд үндэсний хорооны 2018 оны 5 дугаар тогтоолоор хөдөлмөрийн үндэсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар тогтоосон. Тиймээс сайн дурын даатгуулагчид маань 420 мянгаас 4 сая 200 мянган төгрөгийн хооронд сарын орлогоо өөрөө тодорхойлно гэсэн үг юм а. Тэгвэл ямар хэмжээгээр шимтгэлээ төлөх тухай танилцуулъя. 2021 онд сайн дурын даатгуулагчийн төлөх нийт шимтгэлийн хувь хэмжээ нь 14.5% байна. Үүнээс тэтгэврийн даатгалд 12.5%, тэтгэмжийн даатгалд 1%, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 1%-ийг тус төлөх юм а. Шимтгэл тооцох жишээг харцгаая. Хэрвээ та хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлбөл 420 мянган 14.5% буюу сардаа 60,900 төгрөгийг төлөх нэ. Харин 3 хүртэлх насны хүүхдээ асарж байгаа эхчүүдийн тухайд хөнгөлөлтөд төлөх боломжтой байгаа. Тодруулбал төлбөл зохиох шимтгэлийнхаа 50%-ийг өөрөө төлсөн нөхцөлд үлдсэн хэсгийг тэтгэмжийн даатгалын сангаас болон улсын төсвөөс төлөхөөр зохицуулсан байгаа. Шимтгэл төлсний үр ашиг нь юу вэ? Нийгмийн даатгалаас ямар үйлчлэгээ авах хэрэгтэй талаар мэдээлэл танилцуулъя. Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчийн алдсны тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмж, жирэмсний болон амарцны тэтгэмж, оршуулгын тэтгэмж, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчийн алдсны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмж, тэтгэврийн даатгалын шимтгэл, хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх төлбөр, мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилийн тусламж үйлчилгээний болон унааны зардал сэргийг авах боломжтой. Дээрх үйлчилгээний дундаас жишээ олгож жирэмсний болон амарцны тэтгэмжийг хэрхэн тооцоолох талаар танилцуулъя. Даатгуулагчийн тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 1 жил төлсөн, дундаж хөдөлмөрийн хөлс орлого нь сая төгрөг. 2020 оны 11-р сарын 1-ээс жирэмсний эмнэлгийн хуудасаа бичүүлсэн гэж үзвэл сарын дундаж хөдөлмөрийн хөлс буюу 1 сая төгрөгийг нь сарын ажлын өдрийн дундаж хоног буюу 21.2 хоногт хувааж 1 өдрийн орлогыг тодорхойлох юм а. Тэгэхээр 47,170 төгрөг гарч байна. Үүнийг тэтгэмж олгох ажлын 44 хоногоор үржүүлснээр нийтдээ 2,75,480 төгрөгийн тэтгэмж авах тооцоо гарч байна. Энэ бол жирэмсний буюу төрхийн өмнө олгох тэтгэмжийн хэмжээ. Даатгуулагч амарцсныхаа дараа дээрхтээ ижил аргачлалаар тооцоолол хийж мөн хэмжээний тэтгэмжийг амарцсны тэтгэмжид авах боломжтой. Үүн дээр нэмж хэлэхэд сайн дурын даатгуулагчид тэтгэмжийг 70%-аар тооцож олгодог байсныг өөрчилж 2020 оноос 100% болгон нэмэгдүүлсэн байгаа. Ингэснээр даатгуулагчдын маань авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үг юм а.
Нийгмийн даатгалын байгууллага нь сайн дурын даатгалын үйлчилгээгээ бүрэн зохимжуулсан байгаа. Та нийгмийн даатгал гар утасны аппликейшн болон www.endaatgal.cg-ийн вебсайтын даатгуулагчид зориулсан веб хэсгээр нэвтэрч сайн дурын даатгалын гэрээгээ шинээр байгуулах, гэрээгээ сунгах, шимтгэлээ төлөх, төлөгдсөн шимтгэлээ хянах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, мөн түнчлэн өөрт шаардлагатай мэдээлэл, мэдээллүүдийг хүлээн авах боломжтой байгаа. Мөн даатгуулагчид маань шимтгэлээ цахимаар төлж цаг заваа хэмнэх болсон хэд хэдэн боломж байгааг танилцуулъя. Дээр дурдсан нийгмийн даатгал аппликейшны төлбөр төлөгцөсөөр өөрийн харилцагч банкны даанстай шууд холбогдох боломжтой. Хоёрдугаарт өөрийн үйлчлүүлдэг банкны интернет банкыг ашиглан төлбөр төлөгцөснээс нийгмийн даатгалын ерхий газрын сайн дурын даатгалын шимтгэл төлөх хэсгээр нэвтэрч харьяа хэлтсээ сонгон төлж болно. Мөн мобайл банк болон цахим банкны бусад хэрэгслийг ашиглах боломжтой байгаа. Гуравдугаарт Coopay-ийн сайтаас Харьяа аймаг сум дүүргийн нийгмийн даатгалын байгууллага сонгож QR кодыг гар утсаараа уншуулан шимтгэлээ цахимаар хялбархан төлөх боломжтой. Нийгмийн даатгалын сайн дурын даатгалын үйлчилгээг та бүхэн танилцууллаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.